Хугацаа цэцэргийн албаны тухай. Хугацаа цэцэргийн албах хугацаа 12 сар байна. Монгол улсын зэвсэг түвшний ерөнхий командлагч онцгой нөхцөл бий болсон үед хугацаа цэцэргийн албаагчийн албах хугацааг 3 хүртэл сараар сунгаж болно. Иргэний хугацаа цэцэргийн албах насны дээд хязгаар 27 нас байна. Хугацаа цэцэргийн албааж эхэлсэн хугацааг цэргийн анги салбарт хуваарлагдсан өдрөөс дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаал заасан өдрөөс тус тооцно. Иргэн хугацаа цэргийн албанд татагдахаас өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд нь ажлын байраар хангана. Цэргийн сургуулийн оюутныг цэргийн мэрэгжил олгох сургалтанд хамрагдсан тохиолдолд хугацаа цэргийн албахаас нь тооцно. Монгол улсын иргэн нь үндэс угсаа, хэл, арсны өмнө нас, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгарлахгүй цэргийн үүрэг хүлээн. Цэрэг татлага явуулах тухай засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албанд татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрлгүйгээр гадаадд зорчихыг хориглоно. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр цагт цэрэг татлагын байр болон товлсон газарт ирсэн байх үүрэгтэй. Цэргийн жинхэнэ албанд татагдагч иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, мэрэгжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом, 3-ыг харьцан 4 хэмжээтэй зураг, 3%. Хугацаад цэргийн албанд татагдсан болон гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаах хүсэлт гаргасан иргэн. 1. Эрүүл мэндийн албан журмын даатгал заавал даатгуулсан байна. 2. Нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийг цэрэг татлагын байр нь авч ирнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-2-т заасны дагуу дараах шинжилгээнүүдийг мөн авсарган авч ирнэ. 1. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ. 2. Шээсний ерөнхий шинжилгээ. 3. Биохимийн шинжилгээ. Элэг, бөөрийн үйл ажиллагаа, глюкоз. 4. Бэлгийн замаар дамжих халдвар. 5. Элэгний БЦ вирус илрүүлэх шинжилгээ. 6. Цээжний рентген шинжилгээ. Техник хэрэгсэл боломжгүй тохиолдолд уушигны флюид. 7. Зүрхний цахилгаан бичлэг. 8. Хэвлийн чанд авин оншилгоо хийлгэсэн оншилгоо. 9. Шинжилгээний хариу. Архаг хөөч өвчтэй бол түүнийг нотлох бичиг баримтыг хамт цэрэг татлагын байранд авч ирэх шаардлагатай.